Сайн байцгаана уу? Дээдээ ТV YouTube хуудсанд маань тавтай морил би өмнөх дугаараараа Хойд Солонгосоос амжилттай оргосон нэгэн залуугийн бодит болсон явдлыг ярьж байсан бол өнөөдөр бас нэгэн Хойд Солонгосоос оргон гарсан түүхийг болсон бодит явдлыг ярих гал сууж ийн. Тэгээд өмнөх дугаар дээр маань маш олон хүмүүс иймэрхүү түүхийг дахиад яриад өгөөч гэсэн сэтгэлдлүүд байсан. Ингээд би та нартай Хойд Солонгосоос оргон дөрвөн гарсан хүмүүсийн одоо уулзахаар явлаа хэмээх нэвтрүүлгийн маш сонирхолтой дараагийн дугаарыг орчуулж хүрэхгээ сууж байна. Шууд дугаар руугаа орцгоё. Өнөөдрийн нэвтрүүлгийн гол баатар Чан Кэлсүү болон түүний гэр бүлийн 15 гишүүд энд харагдаж байна. Хамгийн дээр байгаа эмээн болох энэ хүн гэр бүлийн гишүүдээс хамгийн түрүүнд Хойд Солонгосоос оргож чадсан. Яагаад гэвэл Кэлсүүгийн эмээгийн нөхөр нь хятад хүн байсан бөгөөд хятад гаралтай гэсэн шалтгаанаар ялгуурлан гадуурхалт, шудраг бус хандлагад өртөж байсан учраас хөлийн голыг галлан оргох зориг гаргасан байна. Хятадд ирээд сэтгэл хангалуун амьдралыг мэдэрснийхаа дараа амь эртхээс эмээлгүй Хойд Солонгос руу 2 шудаа буцан орч гэр бүлийнхаа гишүүдийг нэг нэгээр нь цуглуулan төрүүлж оргож чадсан нь дараагийнхаа гэр бүлийн хүмүүсийг оргуулах замаар нийт 15 хүнийг бүгдийг нь оргуулж чадсан. Тэр үед Кэлсүү 16 настай байлаа. Түүний хувьд идэх хоолгүй өлсөх гэдэг үнэхээр хэцүү байсан бөгөөд 1991 оны 1-р сарын 11-нд хөлийн залгаа байдаг хөлдсөн голыг гатлан амжилттай оргож чадсан ч Хойд Солонгост үлдсэн гэр бүлийнхэндээ маш их санаа зовн дахин Хойд Солонгос руу нэвтэрч орон гэр бүлийнхээ 5 гишүүдийг оргуулах шийдвэрийг гаргасан. Ингээд тэр гэр бүлийнхнийгээ оргуулах явцдаа хөлийн харуулын цэргүүдэд баригдаж маш их зодуулж тэмцсэний эцэст амжилттай зүгтэн гэрийнхнийгээ оргуулж чадсан байна. Тэр дунд түүний ээж нь байсан бөгөөд оргож гарсныхаа дараа ээж нь Хятадд нэгэн айлд хүүхэд асрагч хийдэг болсон. Тэр айл нь түүнийг Хойд Солонгос хүн гэж мэдсэний дараа байнга гуйлгачин ядуу Хойд Солонгос гэж доош нь хийж тэрч байтугай ажилласан цалингэнд хүртэл бүтнээр нь өгдөггүй байлаа. Энэ бүх гадуурхлыг Кэлсүүгийн ээж нь төвчгөөсөөр аргагүй. Яагаад гэвэл Хойд Солонгос хүнгээд цааш нь мэдэгдчихвэл баригдаж явхаас өөр ямар ч сонголтгүй. Кэлсүү Хойд Солонгосоос оргоод 3 жил Хятадд амьдарсан бөгөөд энэ 3 жилийг яаж өнгөрүүлсэн тухай ном бичиж тэр номондоо 30 воны гутал хүртэл үнэтэй санагддаг байсан. 30 воныг гутал авч өмсөж чадахгүй урагцсан гуталтай явдаг байлаа гэж бичсэн нь ямар хэцүү амьдарч байсныг шууд илтгэнэ. Түүний гэр бүл Хятад руу орч чадсан ч тэнд амьдарч байхдаа хизээ нэгэн өдөр баригдахгүй гэсэн айцаар дүүрэн цагдаагийн машины дохиолын дуугаар сэрвэл хаана нуугдаж хаашаа зүгтэх вүлээ гэсэн байнгын төвшөр дунд амьдарч байсан. Яг одооноос нэгэн маш чухал хүн болох Мөнгөг хаан гэх хүн энэхүү бодит явдалд дурддагт болно. Хятадд бичих хэргийн бизнес эрхэлж байсан энэ солонгос хүн нэг өдөр ажиллаа хийгээд байж байтал танил нь маш хэцүү амьдарч байгаа 16 настай хүү байна. Түүнд туслах боломж байна уу хэмээн нэгэн хүүг дагуулж ирсэн нь Кэлсүү байлаа. Ингээд тэр хүүд тусалж, хооллож, хувцас авч өгч олон талаар туслаж байгаад нэг мэтгэд Хятадын олон мужуудаар тархан нуугдаж байсан гэр бүлийн нийт 15 гишүүнийг нэг дор цуглуулan орон байраар хангаж 3 жил гаруй тусалсан. Тэд Гүкхан захирлыг том аав гэж хүртэл дууддаг байсан нь хамгийн ойрын гэр бүлийн гишүүн шиг нь л болсон байлаа. Хойд Солонгосоос оргон гарсан гэрийнхнийхэн дунд жирэмсэн эмэгтэй байсан бөгөөд Хятадд ирээд хүүхдэд төрүүлсэн. Гэтэл хүүхэд төрсөн гэсэн яриа тэр хаваараа тархаж эхэлжээ. Тэгээд Хятадын хүүхэд наймаалагч хүмүүс хүүхдээ зарчих гэж ятгах болсон байна. Тэр үед тэдэнд заавал хагалгаанд орох шаардлагатай эрүүл мэндийн асуудал тохиолдож мөнгө хэрэгтэй байсан болохоор яах учраа олохгүй байж байтал Гүкхан захирал бүх учрыг мэдээд хүүхдээ зарах хэрэггүй. Би бүх төлбөрийг нь даах болохоор санаа зовлтгүй хүүхдтэйгээ сайхан амьдрах хэрэгтэй гэж хэлснээр энэ гэр бүл 15-лаа биш бүр 16 гишүүнтэй болсон байна. Ийхүү Гүкхан захирал нэгэн гэр бүл гэрэл нэмсэн төдийгүй шинэхэн төрсэн бяцхан охинд нь Хамми хэмээх нэрийг өгчээ. Гэхдээ Хойд Солонгосоос орсон хүмүүст мөнгө бас бусад зүйлээр туслахныг мэдвэл тэрч гэсэн ямар нэгэн шийтгэл унах эрсдэлтэй. Гэвч тэр Кэлсүүгийн гэр бүл туслах сэтгэлээ зогсоолгүй тэднийг бүгдийг нь өмнөд Солонгос руу явуулах нь зөв гэсэн шийдвэрт хүржээ. Нэг өдөр тэр сонин уншаад байж байтал Сөүлд дэлхийн NGO-ийн хурал болно гэсэн мэдээг олж харжээ. Дэлхийн NGO-ийн хурал гэдэг нь дэлхийн улс орнуудын төрийн бас байгууллагууд нэгдэн хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх арга замыг хэлэлцдэг олон улсын томоохон уулзалт юм. Энэ үед дэлхийн төрийн бас байгууллагуудын сурталчилгааны болон үзэсгэлэнгийн асрууд ажиллаж байсан. Энэхүү мэдээг хараад энэ үйл ажиллагаанд очиж Хойд Солонгосын үнэн бодит төрхийг дэлхийн хүмүүст мэдээлэх хэрэгтэй гэж зориг шулуутсан байна.
Гэхдээ хойд Солонгосын бодит төрхийг илчлэн гэвэл зураг, бичлэг, баримтууд хэрэгтэй. Түүнд ямар ч ийм зүйл байхгүй байсан болохоор яах вэ гэж бодож байгаад Кэлсүүд чи хойд Солонгост амьдарч байхдаа болсон бүх явдлыг зураад өгөөч гэсэн гуйлтыг гуйсан байна. Тэр үеэс эхлэн Кэлсүү өөрийнхөө туулсан бүх амьдралыг зурж эхэлсэн. Ингээд Кукхан захирал түүний зурсан зургнуудыг аван сөөвлийг зорж NGO-ийн үзэсгэлэнд оролцож гайхалтай үр дүнд хүрсэн бөгөөд Кэлсүүгийн зурсан зургнууд тэнд очисон хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж хойд Солонгосоос дөрвсөн хүүгийн эрх чөлөөг тэмүүлсэн зураг гэсэн гарчигтайгаар сонин хүртэл нийтлэгдсэн байна. Дэлхийд дахныг гайхшрал шоконд оруулсан Кэлсүүгийн зурсан зургийг яг одоо харуулъя. Энэ зургийн нэр нь хулган барьж идэх гэсэн нэртэй бөгөөд дээр нь бичсэн энэ бичиг нь юу ч хамаагүй идэж амьдрцгаая гэж бичсэн байна. Дараагийн зургийн нэр нь ийм ертөнцид амьдрахаас үхсэн нь дээр гэсэн нэртэйгээр зурсан. Адилхан сэтвтэй бас өөр зураг. Бага насны хүүхдүүдийг хүртэл цаазаар авах ялыг хүчээр үзүүлж байгаа илэрхийлэл. Кэлсүүгийн гэр бүлийн орголтын тухай ярьж байгаа энэ нэвтрүүлэгт бас хойд Солонгосоос оргож гарч ирж чадсан хүмүүс зочин хөтлөгчөөр оролцдог байгаа. Тэгээ энэ хүмүүсээс та нар бүгдээрээ энэ цаазаар авах ялыг харж ирсэн үү? Тийм бол гараа өргөөрэй гэсэн чинь бүгд гараа өргөсөн. Тэгээд нэг зочин хөтлөгч нь юу ярьж ирсэн бэ гэхлээр энэ цаазаар авах явдлыг заавал үзэх ёстой гинэ. Цэцэрлэгт нь бол үзэхгүй харин сургуульд ороод ирэхээр бүр багш нь дагуулж яваад энэ цаазаар авах явдлыг харуулдаг байсан гин. Цочролд оруулан бас нэг зүйл нь идэх юм байхгүй болохоор хүний мах зардаг зах хүртэл байсан бөгөөд хүний мах хэдийч гахаа мах гэж нууцаар зардаг байсан байна. Кэлсүү Кукхан захиралд өлөглөндөө дийлсэн хүмүүс хүнийг барьж идсэн гэх хэрэгээр нэгэн гэр бүлийг олон хүний өмнө ил тод цаазаар авахыг нь би нүдэрээ харсан. Тэр үед бага насны хүүхдүүдийг нь хүртэл эцэг эхтэй нь хамт буудан хороосон. Тэр хүүхдүүд юу буруу хийсэн юм бэ гэж уйлан ярьсан байна. Мөнгөг хаан хэмээх энэ хүн одоо бол хойд Солонгосын хүний эрхийн олон улсын нислэгийн тэргүүн болсон бөгөөд энэ хүн нэвтрүүлэгт Кэлсүүтэй улсын тухайгаа ярьдаг байгаа. Би бичих хэргийн худалдаа эрхэлж байсан учраас хүүхдтэй холбоотой зүйл сонирхол ихтэй хүн байсан л да. Кэлсүүтэй анх уулзахаар очтол намайг харангуйтаа шууд зүгтсэн. Тэгсэн хажууд байсан эмээ Кэлсүү битгий зүгтаа энэ хүн муу хүн бишээ гэж хэлснээр түүнтэй холбогдсон хувь тохиол маань эхэлсэн дээ. Тэгээд би тэр үеэс эхлүүлээд Кэлсүүгийн туулсан бүх амьдралыг бичүүлж эхэлсэн. Бүгд энд их хуваараа байгаа. Энд бичигдсэн зүйлсүүд үнэхээр сэтгэл өвтгөм. Тиймдээ ч би Кэлсүүгийн гэр бүл заавал туслах ёстой гэж бодсон. Дэлхийд даяар хойд Солонгосын үнэн төрхийг харуулахыг хүсэж Кэлсүүгээр бодит бүх явдлын зургийг зурвуулж NGO-ийн үзэсгэлэнд очиж орохоор зориг шулуутсан. Кэлсүүгийн зурсан зургнууд үзэсгэлэнд орж олон мянган хүний анхаарлыг татсны дараа хойд Солонгосын зүгээс маш бухимдуу хүлээн авч манай хойд Солонгос ийм биш, маш сайхан амьдралтай. Яагаад ийм зургнуудыг NGO-гийн хурлын үзэсгэлэнд гаргаж байгаа юм бэ хэмээн эсэргүүцсэн байна. Яг тэр үед Кэлсүүгийн гэр бүл Хятадд 2 өөр газар нуугдаж байсан бөгөөд дэлхийд дахнаар энэ зураг тарсан учраас тэдний гэр бүл ямар нэгэн аюулд орж болцсохгүй байсан тул гэр бүлийн 15 хүнээс 10-ыг нь цуглуулan арай аюулгүй байж болох газар бөөнд нь цуглуулж чадсан. Энэ байр дээр зэрэглэлийн үнэтэй байр байсан болохоор өөртөө байсан бүхэл мөнгөө шавхан энд нуугдуулсан. Тэгсэн Кэлсүү нэг өдөр уртхан оос аваад өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэтэл бид нарыг хайгаад баривчлах гад ирэх юм бол цонхоор бууж зүхтах хэрэгтэй гэж хэлж байсан. Кэлсүүгийн амьдралын талаар ном хүртэл гарч зурсан зургнууд нь дэлхийд даяар алдартай болсон учраас хойд Солонгосоос түүний гэр бүлийг судалж 6 гишүүн нь Хятадд баригдан Кэлсүүгийн ээж нь улс төрийн хоригдлын шорон руу явжээ. Кэлсүүгийн ээж нь хамгийн сүүлд шоронд өөрийнхөө ээжтэй уулзахдаа өөрийнхөө Кэлсүүд захиж хэлээрэй гэсэн үг нь миний хүү Мөнгөг хаан захирлыг өөрийн төрсөн аав шигэ бодож өмнөд Солонгосын улсад заавал очиж сайхан амьдраарай. Энэ ээжийнх нь сүүлийн хүсэл шүү гэсэн үг байлаа. Ингээд Мөнгөг хаан захирал Бээжинд байрладаг нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарт хүсэлт өгөн тусламж хүссэн боловч бид тусалж чадахгүй гэсэн хариуг авсан тэр шантралгүйгээр өдөр болгон очиж хаалгыг нь тогшиж гүйсний эцэст энэ гэр бүлийн нэг л гишүүнтэй нь уулзах зөвшөөрөл авч чадсан. Гэвч тэр ямар нэгэн аргаар бүх гэр бүлийн гишүүнийг яаж ийж агаад оруулахыг хүссэн. Ингээд маш удаан ярилцсны эцэст 10 хүний 7 нь Бээжинд байдаг нэгдсэн үндэсний байгууллагаар дамжин Солонгос руу зүгтах аргыг сонгож 10 хүний 3 нь манай
улс болох Монголоор дамжин бүгд найрамдах Солонгос улс руу гарч болох юм байна гэсэн аргыг сонгосон байна. Үүнээс хойш 3 жилийн дараа Чан Кэлсүгийн гэр бүлийн 7 хүн Хятадаас гарах өдөр болсон. 2001 оны 6 сарын 26 өөрийн 6 цагт Кэлсүгийн эмээ хулганы хорыг гэр бүлийн гишүүддээ хувааж өгнө. Магадгүй Хятадаас гарах ясад баригдаад буцаад Хойд Солонгос руу явхаар болвол тэнд очиж тамлагдаж өгснээс энэ хулганы хорыг угаад өөртөө өгсөн дээр гэж бодсон байна. Өглөөний 9 цаг 30 минут болоход тэдний гэр бүлийн гүйж орно гэж бодсон газар нь Нүүбийн дөрвөстийн газар. Күвхаан захирал Кэлсү болон түүний гэр бүлийн 7 гишүүн нь барилгын эсрэг талд байдаг дэлгүүр дотор нуугдан байдлыг ажиглаж байгаад орцгоё гэж ярилцсан. Тэр хард нь гадаадын консулын газрууд олон байсан болохоор харуул хамгаалалт маш чанга. Харин азар Нүүбийн дөрвөстийн газрын хажууд Өмнөд Солонгосын консулын газар байж таарсан. Тэр үед Хятад дахь Солонгос үндэстнүүд их байсан болохоор бид нарыг чулууны солонгосчууд гэж бодоод анзааралгүй тайван нэвтэрч болох юм байна гэж бодсон. Гэвч Нүүбийн газар руу орлоо гэж бодоход нэвтрэх хаалга 4 ширхэг байгаа. Гадна хаалга, дотор хаалга гэх мэт бүгд харуул хамгаалттай. Тийм болохоор нэг дор 7 хүн орно гэдэг бол аюултай учраас 2-3-аараа хуваагдаж оръё гэж шийдсэн байна. Тэгээд 3 баг болж хуваагдан орохоор ярилцсан. Би Кэлсү болон Кэлсүгийн эмээтэй орохоор шийдэн 2 дахь багт орчуулагч хэрэгтэй байсан учраас дараагийн 2 гишүүн нь нэг солонгос орчуулагчтай хамт орохоор болж 3 дахь хэсэгт багтсан Кэлсүгийн гэрийнхэн тэр үед тэдний гэр бүлийн тухай мэдээлэл байнга сурвалжилж мэдээлж байсан нэгэн Япон сэтгүүлд ахлаж хамт орохоор болсон. Энэ бүх хүмүүс ямар нэгэн буруугаар эргвэл том аюулд орлоо гэсэн үг. Тийм болохоор гинтийн нөхцөл байдалд бэлтгэж сэтгүүлчдийг дайчлан энэ хэрэгт тусалж өгөөч гэж хүссэн. Гэтэл тэндээс асуудал үүсэж эхэлсэн л дээ. Би Кэлсү болон түүний эмээгийн гарыг хөтлөөд хаалгаар ортол өөдөөс том камер барьсан хүн гарч ирж хааж зогсоод намайг камераараа бичиж эхэлсэн. Одоо ингээд үхэхээс өөр сонголтгүй болж байгаа юм байна. 3 жилийн турш олон давааг давж ирсэн нь энд хүрээд дуусах юм байна л гэж бодсон. Яагаад гэвэл Нүүбийн байгууллагын байр руу ороочгүй байхад шууд нэвтрүүлгээр цацагдвал бид шууд л баригдах болно шүү дээ. Уг нь бол биднийг нэгдсэн үндэсний байгууллага руу орсны дараа ямар нэгэн зүйл тохиолдвол сурвалжлаарай гэсэн зорилгоор сэтгүүлчдийг дуудсан байсан. Гэтэл сэтгүүлчид мэдээ бэлтгэх шунлаасаа болоод тогтсноороо байж чадалгүй бичлэг хийж эхэлсэн. Хамгаалтын ажилтан ирээд юу болж байна гараараа гэд маргалж эхэлсэн ч сэтгүүлч намайг биднийг битсээр л байсан. Тэр үед юу гэж бодсон бэ гэхлээр энэ хоёр хүнээ л аврыг гэж бодоод бушуухан лифтэнд суусан. Тэгсэн гаднаас хамгаалагч биднийг суулгахгүйгээд байнга товчлуу дээр дартал бид ч бас хаалгыг хаах гэж байнга дарсан. Тэгсэн нөгөө Япон сэтгүүлч хамгаалагч руу хашгирч маргаан үүсгэсэн хайгуур нь азар лифт хаагдаж бид дээшээ явсан. Ингээд дараагийн хаалган дээр иртэл хамгаалагч зэрэг та ирсэн үү? Ор гэд ямар ч асуудалгүй оруулсан. Өмнө нь би ганцаараа байнга орж ирдэг байсан болохоор намайг таниад оруулчихсан. Ингээд дотроо ийм аз байхаа гэд тайвширсан л та. Юу болсон бэ гэхлээр зөвшөөрөл авалгүй камертаа орж ирсэн болохоор гадаа байсан сэтгүүлч харуулын цэргүүдтэй маргаан үүсгэж бусад зүйлд анхаарах сөхөөгүй байх үед нь тэд тэр завшааныг ашиглан асуудалгүй орж ирсэн тэр байлаа. Бидэнд тэнгэр туслалаа гэхээс өөр зүйл бодогдолгүй дотор тайвширсан да. Кэлсүгийн гэр бүл Нүүбийн дөрвөстийн газар нэвтэж орсон нь Хятадын засгийн газар Өмнөд Солонгос, Хойд Солонгос болон Нүүбийн байгууллагын хооронд дипломат зөрчилдөөн хурцлаж эхэлсэн. Нүүбийн дөрвөстийн агентлагаас Хятадуудад хандаж энэ хүмүүсийг Хойд Солонгос руу буцааж огт болохгүй. Хэрвээ Хятад талаас Кэлсүгийн гэр бүлийнхнийг дөрвөсөд гэж үзэхгүй зөвшөөрөхгүй бол 60-аас дээш ахмад настай хүн байгаа болохоор 3 дахь орн руу явуулах хэрэгтэй гэсэн бөгөөд Солонгос талбаас Хятадын засгийн газарт Хойд Солонгос руу яавч буцааж болохгүй гэсэн шахалтыг үзүүлж байлаа. Ингээд Хойд Солонгосын тал Хятадд суугаа Хойд Солонгосын элчин сайдаа Кэлсүгийн гэр бүл байгаа Нүүбийн газар руу шууд явуулсан. 6 сарын 27-нд тэд нарыг хайж уулзахаар ирсэн энэ хүн бол Хойд Солонгосын элчин байлаа. Кэлсүгийн гэрийнхэнтэй уулзахаар ирсэн боловч олон улсын анхаарал энэ гэр бүл төвлөрсөн байсан учраас Хойд Солонгосын элчин сайд буултхийн буцав. Ийхүү олон улсын хамтын нийгэмлэгийн шахалтын дараа уг гэр бүлийг 3 дахь улс руу гаргах шийдвэр гарав. Мөрөөдөж байсан Өмнөд Солонгос улс руу явах зам. Үнэхээр итгэж өгөхгүй бүх зүйл зүрх чиг санагдаж байна.
Амь насаа алдах аюулыг олон удаа даван туулсны эцэст Цан Кэлсүгийн гэр бүл эрх чөлөөний орон болох бүгд найрамдах Солонгос улсын нутагт анх удаага хөл тавилаа. Анх удаа Солонгосын газарт хөл тавих мөч дахин төрж байгаа юм шиг санагдаж үнэхээр аз жаргалтай байна. Гэтэл тэдэнд ирсэн бас нэгэн сайхан мэдээ нь Нөбийн газар руу орохоос өмнө гэр бүлийнх нь 3 гишүүн Монгол руу дүрсэн байсан. Тэр 3 гишүүн нь амжилттай Солонгос улсад орж ирж тэр бүгд аруулаа Солонгост уулзсан байна. Кэлсүгийн гэр бүлийн 16 хүний 7 нэгдсэн үндэсний байгууллагын 4 гэсдийн агентлагаар дамжин таас орж ирсэн бол 3 гишүүн нь Монголоор дамжиж Солонгост амжилттай орж ирж чадсан. Тэгвэл үлдсэн 6 хүний хувь заяа хаашаа иргсэн бол 2002 онд Солонгост хөл бөмбөгийн дэлхийн аварга болж байсан үед Хятадд байдаг гадаадын элчин сайдын яам, консулуудын газруудын хамгаалалт өдөр бүр чангарч байсан үе бөгөөд Хятадд үлдсэн Кэлсүгийн гэр бүл Солонгост орж ирэх орлогыг хийж эхэлсэн. 2002 оны 5 сарын 8-ны өдөр Хятадын Соньянд байрлалтай Японы элчин сайдын яам. Энэ газарт дэлхийд дахныг цочирдуулсан үйл явдал бий болсон. Консулын газар руу бүх хүчээрээ гүйж буй гэр бүл тэднийг баривчлахаар араас нь хөөсөн Хятадын цагдаа нар. Кэлсүгийн гэр бүлийн 5 хүний хувь заяа энэ түрээд зогссон болов. Яг одоо нэгэн маш чухал хүний яриаг сонсох гэж байна. Энэ хүн бол Кэлсүгийн үеэл ах. Энд харагдаж байгаа хүүхэд бол манай Зэдүү Хамми. Чирэгдээд гарч байгаа эмэгтэй манай ээж. Нөгөө эмэгтэй нь Хаммигийн ээж. Урд байгаа нь манай ах. Тэгээд арийнх нь би байгаа. Тэр үед Мөнгөг хаан ах бид нарыг одоо Хятадаас гарч Солонгос явах хэрэгтэй гэж Шиньян руу дуудсан. Нэг жилийн өмнө гэр бүлийнхэн 7 гишүүнийг Солонгос руу гаргасан явдал үнэхээр гайхалтай хэрэг байсан боловч нэг жилийн дараа 3 настай хүүхдийг дагуулan Японы консулын газар руу зүгтэн орох явдал нь үнэхээр байж боломгүй орлого байсан. Нэг жилийн хооронд ер нь ямар үйл явдал өрнсөн бол үнэн дээр бол Хаммигийн гэр бүл энэ явдлаас нэг жилийн өмнө Кэлсү Солонгост ирээд хойд Солонгосын бодит байдлыг өгүүлсэн зургаараа зургийн үзэсгэлэн гарган сөүлд маш алдартай болсон бөгөөд тэр үед Хаммигийн гэр бүл Хятадд байсан үе байв. Тэд Хятадын жилийн мужид нуугдаж байсан ч Хятадын цагдаад баригдан хойд Солонгос руу алавдан буцаагдсан юм. Тэр үед Хамми 2 настай байсан. Азар тэнгэр туслан ч юм уу хойд Солонгос руу буцсан ч хойд Солонгосын эрх баригчид аавыг нь суллалгүй үлдээж харин ээж охин хоёрыг сулсан байна. Яагаад сулсан бэ гэвэл 2 настай хүүхэд байгаа учраас хүүхдийг харж хамгаалах хүн хэрэгтэй гэж үзээд ээжийг нь Хаммитай хамт сулсан байх гэж бодсон. Хаммигийн аав шоронд орсон ч хойд Солонгосын шоронгийн нойлын хараа хяналт арай сул байсан бөгөөд нойлд жижиг нүхсүү их байсан болохоор түүгээр дамжин амжилттай оргон гарч гэр бүлийнхнийгээ дахин цуглуулan гол гатлан хойд Солонгосоос зүгтэж чадсан. Гэвч энэ үед Хаммиг хойд Солонгост орхиод явсан байв. Яагаад гэвэл 2 настай хүүхдийг үрээд голоор гатлан гэдэг маш аюултай. Хүүхэд уйлах дуугаар тэд дороо л баригдана гэсэн үг. Тийм болохоор ирээдүгээ бодоод зөв шийдвэр гаргая гэж шийдэн хүүхдээ орхиод аав ээж нь төрүүлээд хойд Солонгосоос оргож гарсан байна. Нэвтрүүлэгт оролцож байгаа Хаммигийн нагаз ахын хувьд бас баригдын шоронд орж шоронгоос хамгийн сүүлд оргож гарсан. Надад үнэхээр цаг байхгүй байсан. Шоронгоос орсон учраас сэргүүд хайж ирж баривчлах нь тодорхой байсан учраас хэдхэн минутанд маш олон бодол төрсөн. Хамми 2хан настай жоохон байсан. Тэгээд би ингээд зүгтаад явчихвал түүний ирээдүй яах бол гэсэн бодол төрж надад юу ч тохиолдсон бэ, Хаммиг авч явах хэрэгтэй гэж
бодсон л доо. Тэр үед дөрвөн гарахаа сэргийлэхийн тулд улаар нь зүтгэж байсан хойд солонгосын эрх баригчид эргүүл хийдэг харуул хамгаалтын цэргүүдийг газрын өнцөг болон бүрт байрлуулан бүх газрыг хяналтандаа байлгаж байв. Ингээд маш хэцүү зам буюу уулын замыг сонгон оргон гарахаар болсон. Тэр үе 2 сар байсан. Би гол гатлахын өмнө хаммитай ярилцаад хамми хэрвээ гол гаталж байгаад чи уйлах юм уу дуу гаргах юм бол хоёулаа буудуулж өгч гэж мэднэ. Тийм болохоор ахтаа амлаарай. Огт дуу гаргаж болохгүй шүү гэд чигчийн хуруугаа надад өгөн амлалт өгч байсан л та. Азар бид хоёрын гол гаталсан хэсэг арай гүйхэн байсан. Гэхдээ давлгаалах юм бол хоолойнд тулж ирэн гол давлгаалсан чинь хаммигийн аймаас гутал хөл тэр чигээрээ хүйтэн голд норсон ч тэр ямар ч дуу гаргалгүй төвчж байсан. Ингээд тэр үед 2хан настай байсан бяцхан охин хамми ахтайгаа хамт цэв хүйтэн голыг гатлан Хятад улсад амжилттай ирж чадсан. Күк хаан захирал Кэлсүгийн гэр бүлийн үлдсэн гишүүдийг хойд солонгосоос орж ирж чадах юм бол яаж өмнөд солонгос руу явуулах вэ гэсэн бэлтгэлийг урьдчилан бэлдэж хүлээж байсан. Америк улс бол маш том нөлөө бүхий тал болохоор би Америкийн талын дэмжлэгээр тэдэнд туслахыг оролдсон боловч Бээжинд байдаг Америкийн элчин сайдын яам руу нэвтрэхэд хэцүү болсон. Яагаад гэвэл 1 жилийн өмнөх Кэлсүгийн гэр бүлийн асуудал үүссэн болохоор түүнээс болж харуул хамгаалтыг чангаруулсан учир орох боломжгүй болж таарсан л та. Гэтэл Америкийн элчин сайдын яамны хажууд Солонгос болон Японы элчин сайдын яам байрлаж байсан бөгөөд судлаад очтол бас өөр асуудлууд үүссэн. Юу болсон гэхээр 2001 оны 9 сарын 11-нд ихэр хоёр цамхахыг онгоцоор мөргсөн асуудал гарч дэлхийд даяар өмнө самунд авсан үе байж таарсан бөгөөд элчин сайдын яамдууд бүх хяналтаа чангалж бас л орох боломжгүй болж таарлаа. Тэгээ судалсны эцэс Сонёонд байдаг Америкийн консулын газар руу нэвтэрч орсон зүгээр юм байна гэж бодсон ч өндөр хашаатай учраас хаммигийн А болон Ким Тэжүүн хашааг давлаа гэж бодоход эмэгтэйчүүд болон хамми хашааг давна гэдэг боломжгүй болж таарав. Яах учраа олохгүй байж байтал хажууд нь байрлах Японы консулын газрын хаалга байнга онгорхоо байгаад байсан учраас ямартай ч Японы консулын газар руу орсон байхад дараа нь Америкийн консулын газар руу давж ороход амар байж мэднэ гэж бодсон. Ингээд Күк хаан захирал хаммигийн гэр бүлийнхнийг дуудсан байна. Яагаад Солонгос биш Америкийн консул руу орох гээд байгаа вэ гэвэл Америк улс бол дэлхийд дахинд хүлээн зөвшөөрөгдсөн маш том улс. Тиймээс хойд Солонгосын энэ бүх дүр төрхийг харуулахын тулд Америк нэгдсэн улсын нэгдсэн үндэсний байгууллага том нөлөө үзүүлнэ гэж бодсон байна. Күк хаан захирал энэ бүх явцыг хадгалж авахын тулд 1 жилийн өмнө холбогдож байсан Японы сэтгүүлч рүүгээ яриад бүх учир үнэнээ хэлэн дахин түүнийг дуудсан. Тэгээд Японы консулын эсрэг талын 5 давхар буудалд сэтгүүлчдийг нууцаар дуудан байрлуулсан байна. Хаммигийн гэр бүл тэр буудалд Японы консулын газар руу орохоос өмнө байрлаж байдлыг ажиглаж байлаа. 2002 оны 5 сарын 8 үдээс хойш 1 цаг 55 минут. Хаммигийн гэр бүл буудлын барилгаас гарan Японы консулын газрыг чиглэн алхам. Энэ бичлэгт амь тэмцэн дотогш нэгтэж орохыг орлож байгаа хаммигийн гэр бүлийнхэн өхөн хатан чирч татаж байгаа Хятадын харуулын цэргийнхэн бас энэ нөхцөл байдлыг огт тоосон шинжгүй үл тоосон байдалтай байгаа Японы консулын газрын ажилтнуудын хандлах нь дөрвөсдийн асуудалд яаж хандаж байгаа нь тодор харагдаж байлаа. Ингээд үйл явдал өрнөж хамми болон түүний ээж эмээ баригдаж А болон авга ахын зогтсон боловч Японы консулын газар Хятад харуулын цэргүүдийг дотогш орохыг зөвшөөрөн эцэст нь тэд тавуулаа баригдсан байна. Бид нарыг хүлж байгаад хөл гар толгоо гэд цохихгүй газар байхгүй цохиж байсан. Тэгээд би байж байлдаа миний яриаг сонсолдоо надад хэлэх зүйл байна гэд би Японы консултай уулзах гэж ирсэн байхад яагаад ингэж цохиж зодоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн Хятадын талаас бид нарыг эцэст нь хойд Солонгос руу буцаана гэж зүтгэж байсан. Тэдний хэлж байсан зүйл нь Ким Жон Ил дээд удирдагч энэ гэр бүлийнхнийг бүгдийг нь хойд Солонгос руу авчир гэж тусгай даалгавар өгсөн гэж хэлсэн байлаа. Хятадын цагдаагийн газраас энэ үйл явдлын зураг бичлэгийг авсан сэтгүүлчдийг барих даалгавар өгсөн байв. Ингээд энэ бичлэгийг хийсэн Япон сэтгүүлч Япон руу зүгтэх гээд онгоцны буудлын дээр очтол аль хэдийн Хятадын цагдаагийнхан онгоцны буудлын дээр түүнийг хайж эхэлсэн байсан учраас онгоц нь сууж чадалгүй бутсан. Зураг бичлэг байгаа камертайгаа хэлээр гарч болохгүйгээс хойш надад юу ч тохиолдож байсан хамаагүй энэ бүх болсон зүйлийг мэдээлэх хэрэгтэй гэж бодоод буудалд ороод интернетээр Япон дахь ажлынхаа төв офис руу бичлэгээ явуулан төв офисоос нь бичлэгийг үзэн дэлхий даяар тарааж нийтлсэн байна.
Ийхүү энэ солонгос сэтгүүлчийн ачаар Хаммигийн гэр бүл амжилттай солонгос нэвтэрж орж чадсан байна. Ер нь бол Хятадд баригдсан л бол хойд солонгос руу явуулах магадлал нь маш өндөр. Яг энэ үед Бээжин 2008 Олимп удахгүй болох гэж байсан учраас хэрвээ хойд солонгос руу буцаавал Хятад бол хүний эрхийг үл хүндэтгсэн улс гэсэн ойлголт бий болно гэсэн үүднээс хойд солонгос руу буцаагаагүй байх гэж үзсэн. Хамгийн чухал зүйл нь энэ бичлэг дэлхийд даяар цацагдсны ачаар Хятад тал яах чаргагүй нөхцөлд орж тэднийг солонгос руу явуулах үүд хаалга нээгдсэн гэхэд болно. Ингээд энэ өдрөөс хойш 15 өдрийн дараа Хаммигийн гэр бүл Өмнөд Солонгос улсад амжилттай ирж чадлаа. Кэлсүүгийн гэр бүлийн 5 хүн Хятадын цагдаад баригдсан ч хувь заяан тэднийг ивэж суллагдан Филиппинээр дамжин Солонгосын нутагт хөл тавьсан баяр мөч тохиожээ. Бүгд нарамдах Солонгос улсад ирсэн болохоор бүх зүйлийг өршөөж байна. Бурхандаа баярлалаа. Тусалсан бүх хүнд маш их баярлалаа. 아이고야. 태산이야. Сэтгэлийн гүнээс үнэхээр их баярлж байна. Өдийг хүртэл цээжиндээ тээж авсан бүх хүнд ачаа нэг бүсэн тайлгсан юм шиг санагдаж байна. 지난 3월 대단하십니다. 대사관 진입으로 짜 기획 망명은 중국 공안당 Гэр бүлээ сайхан амьдруулна гэсэн бодлоор Хятадд очоод бизнес хийхээр зориглон явсан том өрөөдөлтэй байсан боловч Хятадд очоод Кэлсүүгийн гэр бүлтэй уулзаад манай гэр бүлээс гадна дахиад өөр хүмүүс миний гэр бүл юм байна гэж бодох болсон. Тэдний шиг олон ийм гэр бүлүүд байдаг ч тэдгээр хүмүүсийн зарим нь амьд эсэх нь тодорхойгүй аимшигтай нөхцөлд дөрвөн зүгтэж явна. Өнөөдөр хойд солонгосын 20 гаруй сая хүн бараг боолтой адил амьдралаар амьдарч байгаа. Энэ байдал өнөөдрийг хүртэл огт сайжраагүй. Тийм болохоор үнэхээр харамсалтай сэтгэл өвдөж явдаг. Өнөөдрийн миний бэлтгэж хүргэсэн дугаар ийм нэгэн дугаар байлаа. 16 гишүүнээс 15 гишүүн нь амжилтаа гарсан боловч хөөрхий ээж нь зүгтэж чадалгүй хойд солонгос үлдсэн нь маш их харамсалтай.